сайн байцгаана уу? Өөрчлөлт надаас подкастыг та сонсож байна. За сайн байна уу баяр сайхан багшаа? За сайн байцгаана уу? Сонсож байгаа хүн болгонд энэ өдрийн мэндийг хүргье. За маш сайхан хаврын ядрал эхлээд бас сайхан байна шүү тий. Харин тийм гадаа нэг сайхан намуухан цаг агаарт маш тааламжтай сайхан байна. За хоёул өнөөдрийнх нь ярих сэдэв бол архины хэрэглээ ер нь одоо тий архи ууж байгаа нь одоо хэрэглээ юм уу? Эсвэл энэ донтолт юм уу гэдэг сэдвийн талаар хоёул ерөнхийдөө маш энгийнээр ярилцъя. Тийм ээ? За тэгэхээр ер нь одоо яг энэ ууж байгаа хүмүүс ер нь одоо хөвчлэн юу гэж хэлээд идэх юм бэ? Таны ажиллаж байгаагаар сонсож байгаагаар. Би нэг хэтрүүлдэг шүү дээ. Би нэг зүгээр л нэг бусдын адил. Тэгтээ бүр тодорхойж бусдын адил зүгээр нэг хэрэглэдэг шүү дээ. Гэж эсвэл найз нөхдийнхөө хүрээнд хэрэглэдэг шүү дээ гэж хэлдэг шүү дээ. Би бол тий архинаас сууж асуудалтай болцсон биш. Зүгээр манай эхнэр нойр орчмынханд нэг жоохон тэгж яриад байгаа болохоос биш. Гэт бүр үнэнгээс өөрөө итгэхэд итгэ. Тэр энэ ч бол яг юу ахна шүү дээ яг хинтээ ууж байгаа тий яаж ууж байгаа тухайдаа биш харин тэр ууж байгаа байдлаа хянаад байна уу гэдэгт л одоо гол нь одоо яг энэ асуудал гарч ирж байгаа шүү дээ тий. Ер нь энэ донтолтын энэ байдлыг ингээд харахад хүн хизээ ер нь ингээд дариг дарсан дуртай болдог. Ингээд цаашаа даамжирдаг эсвэл бие барьж чадах вэ гэдгийг тодорхойлдог ганц зүйл тэр хяналтын асуудал юм билээ л дээ. Одоо хизээ уух уу, хизээ болох уу те ер нь уухгүй байднаас гэж эхнээсээ энэ зүйлийг бодлоо хян чадж байгаа юм бол та ер нь хэрэглэцийн төвшөнд байна. Хэрвээ хян чадахгүй өөрийн мэдлэг бол ингээд давраад ч юм уу амсаа болдгаа цаашаа ингээд явждаг байх юм бол та ер нь эрүүл сарвал ингээд бие хянах чадварсаа алдагдж байна л гэж үздэг юм байна шинэ ухаан. Тэгэхээр яг нөгөө судлаачид бол архины амралтай хүмүүстэй ажиллаж байгаа тийм сэтгэл судлаачид үзээд хүн ер нь яг ийм хэрэглээний төвшнөөсөө гараад хэтрүүлэн уудаг болоод эхлэхээрээ хүн ер нь уух байдлынхаа талаар нуугаад ирд юм байна. Ер нь нэг юм дарж хэлдэг тий. За ер нь ингээд яг ингээд хизээ ууснаа багасгаж хэлнэ. Гэх мэтчлэн ингээд яг энэ байдал одоо илэржил байгаа болвол за ер нь нэг тохио аваад байгаа байхгүй юу? Одоо энэ бол энгийн хэрэглэгчийн төвшнөөс гарчжээ, болжжээ гэдгийг л одоо тохио аваад байна л та. Тэгэхээр яагаад хүмүүс ер нь ингээд ууж байгаа байдлаа одоо багасгаж хэлээд байна, нуугаад байна гэхээр ер нь ийм хүмүүсээс ичээд идэг. Ер нь ууж байгаа байдлын талаар илэн далангуй ярихад одоо ингээд нуугаад ичээд айгаад байна те. Нөгөө төгөр үгүй ер нь би зохицуулж штэ. Зохицуулж байгаа штэ гэдэг ингээд нэг юм итгэл байгаад байдаг. Тэгээ болиул болчихно. Тэгдэг те. Эсвэл гүн асууд арх уугаад байгаа чи асуудал биш шүү дээ. Эн чинь зүгээр л би өөрийгөө амрааж байгаа, би сэтгэлээ амраагаа тайвшруулж байгаа зүгээр нь хэрэгсэн шүү дээ гэж өөрийгөө тэгэж нөгөө нэг өмөрч бодож байгаагаас болоод л ер нь хүн юм яг уух одоо ууж байгаа тэр байдлаа боддоор нь хэлэхгүй ингээд дарж хэлээд идэг эсвэл нуугаад идэг. Тийм. Ер нь яг зүгээр миний хувьд ингээд архинд орж байгаа үйл явцыг маш энгийнээр тайлбарлая л дээ. За ингээд эхлээд бол ер нь ууж эхлэхдээ би бол одоо хянаж чаднаа. Би одоо тохироо зуунаа. Би зогсоо гэх юм бол зогсоо чаднаа. Гэж ер нь боддог. Ер нь эхний үед ер нь энийг чаддаг. Тий за одоо болиг гэсэн үедээ болоод одоо өнөөдөр уухгүйгээд бие бариад те өгөөгээд энэ зүйлийг хараад явж чаддаг нэг юм тодорхой цаг үе байдаг. Гэвч хэтрүүлэнгээд хэрэглээд байх юм бол хэтрүүлэн хэрэглээд дайлангуй ямар нэгэн асуудал гарсны дараа за одоо нүдээ хэрүүл амд ихнэр гэр оронд ингээд эвгүй байдал үүсэж ажил төрлөө алдах энэ байдлаас дараа ер нь би хэтрүүлээд байна да ер нь болиодоо гэсэн тийм бодол өөрт нь бий болоод тэгээд зогсоох гэж оролдож эхэлдэг. Тэгээд зарим хүмүүсийн хувьд бол ингээд зогсоод болждог. Одоо энэс болоод жигшээд энэс болоод боллоо гэд ахиж хэрэглэхээ байдаг. Харин зарим хүмүүсийн хувьд энийг ингээд мэдээд одоо гэр оронд нь эвгүй их нөхдөг амуулцаад одоо сан хүүгийн овцсон сайнгүй болоод байгаа мөртлөө за болигээд
нэг 7 14 яг тэр давтамжтай цалин буух үе юм уу? Эсвэл нэг найз нөхдийн хүрээлэлд ингээд нэг нийлсэн үедээ дахиад хэрэгжилдэг. А энийг бол одоо хяналтаа алдчих үе шатг гэдэг байгаа юм. Ааха. Эхнийхнүүд эсмүүдийг хяналтаа алдаад тэгээ болиг гэсэн мөртлөө болж чадахгүй бол ингээд уухыг. Тэгээ сүүлийн үе нь болохоор бүр зогсоож чадхаа бичдэг. А энэ үедээ бол одоо ингээд янз янзаар бүр цагдаа сэргээлэгт баригдаад эрүүл зүйд ороод ажил төрлөөсөө хөөгдлөөж гэсэн болиодоо за ёстой нархыг болиодоо гэж бодсон мөртлөө дахиад хэрэглээд байна гэсэн юм одоо бүр хянаж чадхаа байсан. Яг энэ үедээ ороод өөрөөр хэлэх юм бол нэг архинд донцсон үе гэдэг. Ааха. Яг энэ лүгөө ингээд орсон. Ааха. Тэгэхээр өөрийгөө удирдах чадвар нь алдагдж байгаа байдал. Архинд хамааралтай болсон. Тэгээ бүр ингээд ярианы үгээр болгоод архинд донтжээ гэдэг. Ааха. Тэгэхээр чин одоо эн чинь ерөөсөө л одоо архины хэрэглээ хэр байгаад байна хэвийн хэрэглээд байгаа мó эсвэл донтоод байгаа мó гэдэг юм чил ерөөсөө тэр ууж байгаа байдалтай хэр өөрийгөө удирдах чадчихээн хянаж чадчихээн л гэдэг юм байна шүү дээ. Тий. Би одоо барьж чадж гэнэ үгүй юу? Тийм байна тий. Тий энэ дээр л. Одоо өөрөөр хэлэх юм бол тоормс юм байна шүү дээ тий. Тий тоормс тий. Хэрвээ та ингээд тоормсоод ороод уухгүй гэсэн үедээ уухгүй дэж чадах юм бол та бол хэрэглэгч. Магадгүй баг зэрэг хэтрүүлдэг байсан мөртлөө энээсээ сургамж аваад дахиад давтахгүй ийм байх боломжтой. Зүгээр бүр нэг тодорхой зүйл ямар нэгэн шийтгэл юм уу нэг сэтгэлийн зовөр амсны дараа дахиад хэрэгжилж явах юм бол сайн таны хэлдэг шиг нэг тоормс нь алдагдсан машинтай л адилхан яваад байна л гэсэн. Яг ингээд цаашаага. Тоормс эвдэрсэн машин чинь заавал нэг юм мөргөө зогсдог шүү дээ. За тийм мөргөөд юм онхолдоод. Тий. Тэгээд энэ чинь нэг юм мөргөөд одоо тий хохирол авчирсны дараа л зогсоод байгаа байхгүй тий. Тэгэхээр архины хамаарал бол өөрөө ууж байгаа байдал бол өөртөө өөрийнхөө эрүүл мэнд өөрийнхөө одоо гэр бүл за өөрийнхөө ажил карьерийг бол ингэ нэг хохироогоод идэг байх гэдэг байгаа байхгүй тий. Тэгэхээр өөрөлдөх юм бол энэ өөрөө одоо яг энэ архины хамааралтай болцсон тий архины донтолтой болцсон байна гэдгийг одоо яг тэр хамаарлыг илэрхийлэх одоо хэд хэдэн юм тодорхой шинжүүд байгаа даа л да. Тэгэхээр би одоо нэг 6 одоо товчхоноор энгийнээр 6 шинжийг хэлье тий. Тэгэхээр хэрвээ энэ 6 шинжээс одоо 2-3 шинж нь одоо илэрж явах юм бол донтолтын эхний шинж гэж одоо хэлэх гээд байна шүү дээ тий. За тэгээ би хэлээд үзье тий. Тэгээд тэр хүмүүс маань өөрөө яг шинжүүд илэрж гин үгүй юу гэдгийг бас одоо анзаарах байх л та тий. За хүн ер нь ингээд нэг юм уухта хүн тодорхой хэмжээнд өөртөө төлөвлөлтэй юм байна. За би өнөөдөр нэг 2-ыг угаал болоо. За би өнөөдөр зүгээр нэг амсах төдий угаал болоо. Тий. За би өнөөдөр зүгээр нэг баг зэргийн согтно. Би тасрахгүй гэдэг ч юм ингээ өөртөө нэг юм төлөвлөлт юм байна л да. Гэтэл яг ингэж бодсноос хэтрүүлж уугаад байгаа бол энэ бол яг хамралт болсон шинж аваад шүү дээ. Эсвэл маш их согттлоо удаг, эсвэл тасартлаа удаг. За тэгмүүд хоёрт нь бас яг ингээд уух байдлаа багасгах гэж өөрөө их одоо оролцсон тий. Эхнэр хүүхдтэй амлсан, өөртөө амлсан тийм боловч чадахгүй байгаа. Одоо багасгана гэж хичээгээд чадахгүй байгаа бол тэр нь үр дүнд хүрэхгүй байгаа бол. За гуравт нь болохоор яавал нэг уучих уу гэж нэг юм боломжийг хайгаад байдаг, бодоод байдаг тий. За цалинд өгчээ шүү, цалин буучулж бас нэг гэл тий. За ер нь нэг энэ одоо нэг ойрд нэг уусангүй 7 хоног 10 хоног уусангүй одоо нэг багийг дутчих уу тий. Тэр над руу нэг ярьчдгүй бах та гэл ингээд нэг юм одоо уух боломжуудыг гаргаж ирдэг бас тий. Хэрвээ яг ийм байгаа бол одоо бас шинж тэмдэг байх нь шүү дээ тий. Тэгээд уухгүй нэг хэд хоноод ирэхээр уур нүрэлт эхэлдэг. Бачамдаал. Тэр нэг сөрөг мэдрэмж. Тий, бачамдаал, уурлаал ингээл тэгэл гэрийнх нэг анзаардаг байхгүй. За энэ ч одоо уурлал эхэллээ. Энэ ч нэг одоо ханин тий эхнэр нь ялангуяа за энэ ч нэг өнөө орой уух та гэж зарим хүмүүс бол бүр ажигладаг мэддэг болцсон. За ингээд 5 болоод ирдэг уухгүй үедээ. За тэгээд 5-д нь болохоор яг ууж байгаа байдал одоо яг юм гэр бүлийн харилцаанд нь сөрөг үр дагавар авчирж байгаа. Архинаас үүдэлтэйгээр хэрүүл маргаан гарна, архинаас үүдэлтэйгээр гэр бүлд нь санхүүгийн хохирол гарна тийм ээ. За тэгээд одоо ажлын бүтээмж бураад ирдэг тий. За тэгээд ажил дээрх одоо нэр хүндээ алдах иймэрхүү нөгөө сөрөг үр дагавар гараад хахад үргэлжлүүлэн уугаад байдаг. Тэгэхээр яг ийм одоо өөрийнх нь эрүүл мэнд гэр бүлд нь тий ингээд сөрөг үр дагавар гардаг. За би нэг уучхаараа тасраад агсан тавьдаг шүү дээ гэдгийг мэдээдсээр байгаа хэрнээ уугаад байгаа бол ерөөсөө л энэ архины хамаарлын шинж аваад байна.
За тэгэхээр би нэг сая 6 одоо зүгээр энгийн одоо жишээ хэл одоо шинжүүдийг хэллээ шүү дээ. Тэр энэ шинжүүдээс 2-3 шинж илэрчил байгаа бол архины амарлын эхлэл байна. Тэрээс 4-өөс одоо 5 одоо илэрч байгаа бол дунд шат байна. Архины амарлын дунд шатанд орцсон байна Тийм гэсэн. тий. За хэрвээ зургуулаа одоо бүгдээрээ илэрчил байгаа бол та архины амарлын гүн шатанд орсны илэрл байна л гэж байгаа. Тэр өөрөөр хэлэх юм бол одоо энэ хүнд эмчилгээ хэрэгтэй байна гэсэн үг. За би ингэ сургалтын дээр исэн хүмүүсээс асуудаг л да. Юу гэж асуудаг вэ гэх юм бол та одоо энэ жилийн хувьд хэдэн удаа одоо болох гэж уухай болиё гэж ер нь оролдсон бэ гэж асуудаг. Тэгэхэд ер нь дундчаар улиралд нэг үе одоо 4-өөс зарим нь 6 удаа хамгийн багадаа ер нь 4 удаа бол оролцсон гэдэг. Тэгтээ уухайдаа зогсож чадаагүй гэдэг. Тэгэхээр энэ юу ингэж илэрхийлдэг вэ гэх юм бол энэ бол архин донцны илэрлэл. Өөрөө одоо болиё гэсэн мөртөө болж чадхаа байсан. Өөрөө ухамсараараа болон тэ өөрийнхөө чадвараар зогсоож чадахгүй байна гэдэг чинь архин донтох эд баруун гэдэг өвчин тусныг маш тодорхой жишээ. Аха. За тэгэхээр чи одоо энэ чинь ингээд нэг уугаад байгаа энэ одоо байдал чинь ингээд нэг юм тархинд нөлөөлөд байна шүү дээ тий. Ерөөсөө энэ одоо архины одоо энэ арх гэдэг чинь өөрөө яг энэ хүний бүр тархийг зориудаар бүр ингээд сонгож очиж гэмтээдэг тийм сонгомлоор гэмтээдэг тийм бодис байгаа даа шүү дээ ерөөсөө. Тийм одоо энэ дээр химийн бодистой өөрөөр хэлэх юм бол ягаад энэ гашуундаг энэ муухай зүйлийг энэ муухай амьд ч муухайлгаад зүйлийг дурлаад байдгүй гэж гэхэд даалгавар ээж нар ингээд гайхаад байдаг те нэг үгээ гэхэд цаанаас одоо шинэ тухаанаар нээсэн бол тэр баяр баясгалан өгдөг химийн бодисыг эксперт өөрөө ингээд маш хүчтэйгээр ялгаруулчихдаг юм байна. Энэ нь одоо ингээд тэр байгалаас ингээд бид өгдөг дурам зоригтой баярлах сэтгэл харамжийг өгдөг зүйлийг тэр итгэл эксперт гэдэг энэ бодис одоо хиймдэр маш их хэмжээтэйгээр бий болгосноор зүгээр ингээд жирийн баярладаг энэ зохицолгоо алдагддаг юм байна. Одоо энгийн зүйлд баярлахаа байхад ганцхан энэ экспертийн нөлөөгөөр тэр маш их хэмжээний илэрж байгаа допамин гэж ярьдаг л да. Энэ допамин гэдэг химийн нийлмэл бодис ингээд ялгарснаар тэгээд архинаас өөр зүйлд баярлах чадваргүй болж эхэлдэг. Одоо таашаа те эднэстэй ингээд энгийн зүйлээс тэр таашаал машаад ингээд авах ганцхан бүхий зүйлийг ингээд архил гэсэн өөрөөр хэлбэл архихгүй бол баярлахгүй гэж бодож эхэлдэг. Одоо ингээд ууц хүмүүс бас нэг төгөөмөл асуухад ер нь ингээд архихгүйгээр хорим найр юм уу танд ямар санаг гэдэг вэ гэвэл утга учиргүй л гэдэг. Тэгээд тэн дээр ганцхан тэр хүмүүсийн юу өмсөж, юу идэж, юу үдэж байгаа нь чухал биш. Ямар архитай байна? Архины хэмжээ нь ямар байна гэдгээр л тэрийг сайхан муухайг нь одоо тодорхойлж идэг. Тархин тодорхой өгнө. Одоо тэгэхээр чи ингээд нэг юм баяр хөөр эсвэл нэг хамт олонний зугаалга тий ингээд нэг юм тэрийг бол ингээ архихгүйгээр төсөлж чадахгүй байгаа шүү дээ. Тийм одоо тархины эрүүл бус дадалт би болчихж байгаа. Тэгэхээр ингээд нөгөө энэ донтолтын шинж одоо шинжин л одоо байгаад байна шүү дээ тий. Ямар нэгэн зүйл хамт олонний одоо уулзалт юм уу ямар нэгэн одоо баяр хөөр одоо тэр хорим найр юм уу тэнд арх гэдэг зүйл байхгүй ах юм бол утгагүй хоосон гунигтай байх гэдэг тий. Хэрвээ тэнд ингээд уунаа арх тэнд байгаа ингэх юм бол тэр хөөр ирэхгүй баярлах гэдэг байхгүй юу? Бүр архины илбэг дэлбэг гэх юм бол одоо бүр жинхэнэ баяр болж явнэ гэж ойлгох. Тэгээ одоо ингээд яг айгу сонирхолтой нэг юу гэдэг вэ гэхээр одоо хүүхдийн үс зарим одоо айл хүүхдийн үсний нарыг архтай гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл яг энэ чинь үндэ бол тэр одоо хүүхдийн байр үстэй тий. Тийм тэр хүүхдийн одоо хүн болсны тий тэр хүүхдийг одоо эрүүл сарвал өс тавьж байгааг нь тэмдэглэж байгаа тий. Тэмдэглэж байгаа уг нь бол тэр хүүхдийн утга учирын баяр байгаа байхгүй юу? Бид нар ингэж одоо ерөөлөө айлдаж өгдөг тий. Гэтэл тэрэн дээр ингээд бас зарим айлууд арх тавьсан тий хүмүүс архиуж байгаа жишээ нэ. За би сонсч байсан нэг үйлчлүүлэгчээс ингээд өмнө ингээ уудаг байхдаа ингээд өөрийнхөө төрс одоо хүүхдийнхаа төрсөн өдрөөр найзуудаагаа дуудаад тэгээ тэр найр хийж байгаа. Найр нь ингээ винотой архитай. Тэгээ ингээд эн чинь нөгөө нэг юм одоо
зүгээр хүүхдүүдтэйгээ найзуудтайгаа ураад сайхан хоол идээ, тоглоод ингээ нэг баярлна гэдэг сэтгэлгээ байхгүй болчиход шүү дээ, тий. Ямар нэгэн хэмжээгээр баярлна гэх юм бол тэнд нэг спиртийн төрлийн ундаал байх хэрэгтэй байдаг. Заавал нэг согтжиж нас цартай болоод байна, тий. Тэгжиж баярлдаг байх гэдэг. Тэгэхээр хүн яг ийм одоо уужижл баярлдаг гэдэг нэг юм тархины тасал үүсчихэд байна шүү дээ, тий. Тий, одоо энэ тархины одоо эмгэг юм да. Тий, энгийнээр одоо баярлж чадахгүй те. Ганцхан бүх зүйлийг уурлаач гэсэн. Одоо бохомдол эднүсээ ингээд уурлаад би энэ чинь дургуут шиг гэж илэрхийлэх оронд эрүүлдээ бол хийж чадахгүй мөртлөө арх уугаад тэгээд хэлэхээр нөгөөдг нь ахсан согтуу болоод ингээд. Тий, одоо тэгэхээр одоо яг энэ чинь ингээд нэг юм архийг одоо тий арх уух, хэтрүүлэн уух байдал нь ингээд олон давтагдаад хиймлэр ингээд одоо тий баяр хөөргийг үүсгээд ингэж тархины тасан зохицол үүсгээд байгаа буюу тархины яг энэ одоо урд мууч хэсгийн яг энэ өөрийгөө хянах хэсгийг ингээд сулруулад байгаа байхгүй юу, тийм ээ. За одоо хүний тархины урд мууч хэсэг ч өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах, зохицуулна, тийм ээ. За тэгээ зөв шийдвэр сонголтуудыг гаргадаг айгу чухал хэсэг байгаа даа шүү дээ. Гэтэл тэр хэсгийг одоо ингээд сулруулад байна, ингээд хяналтын хэсгийг тэгээ зогсохгүй одоо яг энэ хүн чинь сэтгэл хөдлөлтөд удирдуулдаг биш, сэтгэл хөдлөлөө өөрөө уг нь удирдах амьдрах чинь амьдралынхаа эзэн байгаа байтал яг одоо энэ тасланд одоо тархины таслаасаа болоод сэтгэл хөдлөлтөд удирдуулдаг болоод байдаг. Тийм л учраас нөгөө уурлахаараа л уумар санагдаад байдаг, тий. Баярлахаараа л уумар санагдаад байдаг. Гэдэг ийм тасал энийг холбоос үүсчихэд байгаа байхгүй тий. Тий, тэр уурлахаараа баярлахаараа уумар санагдана гэдэг нь нөгөө эрүүл саруулда хэвийн зүйлдээ ингээд яг энийг давхахын чадварыг ингээд суралцаагүйгээс нөгөө заавал тэр нөгөө аз жаргалыг мэдрүүлдэг уур уцаарыг ингээд мэдрүүл дардаг одоо тэр нэг химийн бодисууд нь ялгархгүй учраас одоо цаанаасаа ингээд нэгдээд байгаа энийг өвчин гэдэг юм л да. Одоо ийм зүү тогтолтой эмгэг зүү тогтолтой болсныг л. Зөв. Тэгэхээр ч одоо хүмүүс гэдэг штэ өө миний хэрглэж байгаа ч юм бод энэ өвний ууж байгаа чинь зүгээр жирийг хэрэглээ гэж ярьдаг тий. Гэтэл яг ингээл одоо ойр тойрныхаа найз нөхднээс л хань ижлэн гүчээд хамааралтай болчихжээ гэдэг. Энэ дээр хүмүүс ингээд нэг яг юм үгүй энэ хэрэглээ үгүй энэ хамаарал гэд маргалдаад байгаа байхгүй тий. Гэтэл маш одоо энэ энгийн утгаараа аваад үзэх юм бол хэрэглээний төвшөнд одоо тухайн хүний ууж байгаа байдал зүгээр энгийн одоо хэрэглэгчийн юм зогсоо хэрэглээний үед бол тэр хүн зогсооч чаддаг. Тийм шүү дээ. Одоо жишээ нь одоо ингээд сүйдэ цаа уух, кофе уух гэдэг одоо хүн ерөн шийдэх боломжтой. Тийм, сонгож чаддаг тийм. Тий. За би гадаа юу энэ сах сүйдэ цаа үед их халуун байна зүгээр хар цаа храм уучиж гэдэг юм уу тий. Заавал халуун юуд нь зуухгүйгээр харин архинд хамааралтай болсон үед бол ингээд тийм сонголт байхгүй ганцхан архийг л баг яаж их өсчөөлөөч гэсэн энэ хоолыг нийтхүү чи энэ тав шидийг идчихөө эсвэл энэ талын 100 г татчих юм бол 100 г хэмнэгддэг. Олонсод байгаа. Тэгэхээр одоо яг эн чинь энгийн хэрэглээний үед бол хүн бол зогсоож чаддаг юм байна. Сонгож чаддаг. Тий, сонгож чадна, зогсоож чадна. За би одоо яг өнөөдөр бол уухгүй. Тий, маргааш би чухал хуралтай. За миний эрүүл мэнд одоо би уучлахгүй. Тий, одоо гам барьж байгаа үе яана. За би одоо ер нь ингээд нэг юм уух айдлаа би багсгасаа би ер нь уухгүй ер нь хүүхдтэй амлсан. Тий хүүхдтэй амлсан гэж болно. Эсвэл тэр хүн ер нь арх уухайг надад утгагүй байгаад байна. Тэгээ би зүр уумааргүй байна гэд өөрийнхөө нөгөө зогсоож чадаад байгаа байхгүй хүнд нөгөө үгүй гэж хэлж чадаад байна. Тэгээд дотор нь нэг тэр уух дур хүсэл төрөхгүй байгаа байхгүй. Хамгийн гол нь нэг уучмаар хорхоосчмоор тий нэг ингээд нэг юм татаад ах юм байхгүй байгаа байхгүй. Тэгээд тухайн хүн бол хэрэглээний төвшөнд байгаа хүн бол за энийг уухаар ямар үр дагавар гарах вүлээ гэдгийг тооцоолж чаддаг. За уухаар чи нөгөө маргааш би ихэр одоо миний бие физиологч нь тий шаарддаг билүү. Тэгээ би маргааш өглөө эрт босож чаддаг билүү. За тэгээд тэг зараа залгицсан юм шиг байгаад гэдэг билүү. За эхнэр тий одоо тий харилцаа ямар ах вүлээ гэд ингээд маргааш нь юу болох вэ? Дараа нь юу болох вэ гэдэг үр дагаврыг тооцоолоод байдаг. За гэтэл одоо яг энэ нөгөө донтолсны шинж бол тэгээд маргааш юу болох нь хамаагүй шүү дээ.
Яасан ч. Одоо энэ дэр ингээ одоо Монгол хүмүүсийн хувьд одоо бүгд машинтай болж байна л те. Дээр үз одоо морьтой Монгол гэдгээс нь одоо айл болгонд эрэмгүүл одоо бүгд л ингээл машин дэрэг барьдаг болсон. Энийх нэг тод жишээ хэрвээ та цогтуурлахундаа уугаад маргааш нь та шаардлагатай байдалтай бол танд сэтгэн бодох чадвар уу те. Одоо ямар нэгэн аваар остоос хамгаалах энэ систем чинь ер нь ингээд 70-80% нь одоо үйл ажиллагаа нэг сулран доройтсон байдаг. Тэгээ одоо цагтаа юу өнөрлүүлээд байгаа шүү дээ. Тэгээ ч одоо хүний амь настай эсвэл өөрийнх нь машин дэрэг гэмтгээс ахуулаад энэ байдлынх нь гэхэд тэрийг бодохгүйгээр цагдаа дайралтыг дуурн үрээд байдаг. Цагдаад баригдчихгүй гэдээ айгаад байдаг. Энэ бол уг хүнийхэн төлөө улс орнонгоос нь авч байгаа арга хэмжээ байхгүй юу. Тэгээ энийг л ингээд боддод сэтгэх юм чадваргүй болоод байна л гэдэг юм. Тэгээ нэг тооцоолж чадахгүй байгаа шүү дээ тий. Тэгээ ингээд за уугаад тэгээ согтуугаар машин барихаар яах вүлээ гэдэгт чадахгүй шүү дээ тий. Үр дагаврыг. Тэгэхээр чи одоо ингээд хамааралтай болвол одоо олон удаа уух байдлаа зогсоох гэж оролцсон ч чадахгүй байгаад байна шүү дээ тий. Тэгээ үр дагаврыг нь мэдсээр ижиж л үргэлжлүүлэн ууаад байгаа бол нэрөөсөө л дондолт байгаад байна тий. Тэр өөрөөр хэлэх юм бол энэ нэрөөсөө нөгөө битээрийн дахин хилээд байгаа хяналттай л алдчихад байна шүү дээ тий. Ер нь одоо Монгол хүний хувьд ингээд ярихад дайлгын эрчүүдийн хувьд ярихад бол ямар нэг юмд ингээд гомдож бариад хүүхэд насандаа одоо хөл гар шалбархаас ахуулаад ингээд ингэхэд чи одоо 90 хүн байж идэнэ гэдэг. Өөрөөр хэлэх юм бол цаанаасаа төрж байгаа өвдлөө шүүгээд уйлмаар санагдаж байгаа эсвэл том хүнд одоо би ингүүлчтэй гэдэг гомдол эднээс ингээд байтал энэ мэдрэмжийн одоо илэрхийлж байгаа тэр мэдрэмжийг хүлээж авахгүйгээр ингээд юм давж ингээд сургаад байдаг. Чи юундаа уйлаад байгаа ингээд тийм чи юундаа гэдэг юу шалчхансан юм гэдэг. Энэ нь болохоор ингээд төрсөн тэр эвгүй мэдрэмж бай өвдөгч байгаа тэр мэдрэмжийг ингээд дард сурснаар эсвэл ингээд дарснаар тэр дарагдсан мэдрэмжийг энэ итгэл эсперт юм согтууруулах хундаа ингээд шууд дарж ирсэн зүйлийн дээрээс нь аваа хийчихдэг. Тэгэхээр ингээд дотор ингээд бачуураа дарагдаад маш хэцүү байсан зүйл эсперт тэр согтууруулах ундаа ингээд зөөлөд ягангууд нь энийг гадшин гаргангууд нь эсвэл одоо зодоонуудаа хийж уур шарлсан юм гаргаж яддаг эсвэл одоо олон талын юм яриад энэ ингээд эрүүл хүмүүст болохоор агсан тавилаа гэж байгаа боловч нөгөө хүний дотор нь ингээд бачуурсан сэтгэлдэл тайж байгаа нэг үзэгдэл нь дахин ингээд яс үүдтэйгээр ер нь арх ухаар зөрөгтэй болдог, арх ухаар сэтгэл онгоодог, арх ухаар ингээд гэсэн тайвширдаг гэсэн тэр ойлголтуудыг тэг хуурамч ойлголт. Энэ хамгийн гол нь. Тухайн үед тийм боловч цаана ингээд бүр хуучин байсан дээр дарагдсанаас илүүтэйгээр ингээд асуудал үүсгэсэн байдаг л дээ. Ер нь тэгдэг тий. Зодоонуудаа их одоо хүн амтныг айгуул утгаш өгүүлэх эсвэл өөрөө зодуулах. Одоо энэ чинь нэг одоо хордог зүйлтэй түрүүн та хэлээд тэр неокортез өдөртгөө консултгүй тарихын ажиллагааг болгоцсных нь шинжилтэй экспертний. Тэгэхээр ч одоо яг ингээд хүмүүс бас ингээд бодож иж болох юм л да. Ер нь яг ингээд одоо ууж байгаа хүн үнэхээр архинаас гарах боломжтой юм уу гэд. Яа тэгэхээр одоо ар гэрийнхэн ч гэсэн айгүй олон удаагийн тий архинаас гарах гэж оролцсон байдаг. За ууж байгаа хүн ч гэсэн дотроо ер нь их олон удаа өөртөө уухгүй гэж амлцсан байдаг тий. Ер нь би болий гэл ингээд өөртөө амлцсан гэрийнхэн дээж амлцсан энээсээ болоод ер нь би чадахгүй байна гэд нэг юм зөрчсөн байгаад үүдэг шүү дээ тий. Энд нэг юм бүр шийтгэлүүд байна шүү дээ. Албан газрын одоо цадин цаваа асуулгаас бүр тэрдгэл та манай ажил тэнцэхгүй нэ гэж одоо хөөгд тугдах ихнэр одоо салт сарнилаа хүүх шуухтаглаа гэсэн сэтгэл зүйн машин шийтгэлүүдийг ингээд архих ууж явах үедэр нь авдаг л да. Тий. Тэгсэн мөртөө авч чадахгүй байгаа тий. Тэгэхээр ингээд нөгөө энэ хүмүүс маань заримдаа хүмүүс бүр за би ууж байгаа л хүн гэдэг ч юм нэг ингээд тий. Ер нь одоо яг миний тавилын юм байлгүй тэгээд яг тий одоо хувь тавилантайгаа холбоод тий. Одоо би одоо нэг ийм л хувь тавилантай төрсөн юм байна да эднэс гэдэг. Тэгээд зарим нь бол одоо бүр ингээд энийгээ бүр ингээд зөвтгөөд за нэг айлт нэг юм ингээд хамаг муу юм энэ үйл айг нь үүрдэг хүн байдин гэсэн тэр нь одоо би юм байлгүй дээ. Гэт одоо тэр ах トゥ нар нь ч гэсэн одоо нэг өөр юм бас өөр төмхийг өгчээр
гээд энэ маань хөөрхэд бол манай бүх муухай юм энэ маань лавж байгаа юм да гэдэг юм. Тэгээ одоо цуг амьдрахаа байцсан. Одоо тусдаа амьдарч байгаа тэр хүмүүс бол нөө согтуудаа харцаа зан авирыг мэддэг шүү дээ. Тэгээ одоо төрсөн яхаарахгүй баг ихнэрээс нь юунаас нь өмөрөх маягта. Тэгээ өмөрөө тэгж харж байгаа нь гэтээ бас яг өөрсдөө тэгж итгэхэд байгаа байхгүй. Тийм одоо яг хөөх юм энэ мал одоо манай одоо энэ муухай юм авч байгаа энэ даавж явж байгаа юм байлгүй дээ гэд. Тэгэхээр яг энэ бол яг үндэ архиуж байгаа нь бол яг энэ үндэ тавилан биш байгаа байхгүй. Тэр хүний хувь тавилан заяа биш. А энэ бол яг үнэндээ юм шинжлэх ухаанчаар байдлаар яг ингээд мэржлийн хүмүүстэй хамт тэгээ яг одоо энэ үр дүн гаргадаг нотлохотой яг энэ хөтөлбөрийн дагуу эмчилгээний дагуу явахаар энэ өөрөө эдгэрдэг, өөрчлөгддөг юм боломжтой байгаа хамгийн гол нь. Маш олон эдгэрсэн хүмүүсийн жишээ одоо байдаг байхгүй. Тэгэхээр одоо энийг би зориуд заавал хэлж байгаа байхгүй тий. Энэ бол таны хувь тавилан биш ээ тий. Та 20 жил уусан байж болно, 10 жил уусан байж болно, 35 жил уусан байж болно. Гэхдээ хэрвээ та өөрөө хүсэх юм бол та яг энэ одоо ууж байгаа байдлаагаа та өөрөө зогсооч чадна. Яг тэгэхээр өнөө цагт бол бас эн чинь одоо хүнийг хүчээр гаргах биш те. Одоо сэтгэл зүй дээр нь ажиллаад за тэгээ ингээд дэмжлэгүүд аваад инхээр гэр бүл хамтдаа яг ингээд юм эмчилгээ аваад явах юм бол үр дүн гарч байгаа. Тэгэхээр бид нар манай байгууллага бол ингээд за энэ хүн гарчлаа ингэчлээ гэдээ бид нар зургийг нийтлээд юм ингээд түүштэй яа. Тэр энэ бол хувь хүний нууц учраас бид нар чандлаа хадгалдаг. За тэгэхээр хүн ер нь ингээд архи ухаа зогсоосны дараа яг гэдэг хүний бие физиологи шууд сэргээд ирдэг. Шууд утгаараа 20-3 7 хоногийн дараа юу болдог гэхээр би өөрөө ингээд нэг юм тэнцвэртэй болоод ирдэг. Баланстай болоод ирдэг тий. Ийм дур эсвэлт архиа нэгэх нь одоо багасна гэсэн үг. Тий. Нэг чи тэр би чинь ингээд нэг эдгэрж байгаа нөхөн сэргээгдэж байгаагийн эргэлт одоо сэргэлт хэлж байна тий. За тэгээд уухаа болоод ингээд эхний 1-3 сард хамгийн нэг чухал зүйл юу гэхээр сэтгэл санаа тогтворч эхэлдэг. Тий. Түрүү одоо нэг уугалахаараа тэгэн догон игээл уур цартаа болоод гачин болдго нь байдал нь одоо байхгүй болж эхлэх нь шүү дээ. Тий. Дээр нь нөгөө нэг энэ чинь нөгөө уусны дараа маш их юм ичхүүр, гутрал, гуниг буруутгал их хийдэг л дээ. Тэгээд тэр байдал хүртэл тогтворжоод ирдэг тий. За тэгээд 3-6 сар ингээ тий уухаа болоод ирэхээр ер нь амьдралд нэг хандлага өөрчлөгдөд ирдэг. Аливаа асуудал логикоор эрүүл ухаанаар шийдвэр гаргаад ирдэг. Буюу яг ингээ амьдралд оролцоо өөрчлөгдөд ирж штэ тий. За өмнө нь бол ингээд нэг юм согтуу хүний ухаанаар эсвэл шаардцсан хүний ухаанаар эсвэл одоо нэг юм шаардсны дараа нэг гэмтэй хүний ухаанаар амьдралд хандаад исэн бол ингээд 6 сар ухаа болоод ирэхээр амьдралд хандах хандлага шар үл одоо өөр болоод илүү логиктой тий илүү өөрийнхөө болоод гэр бүлийнхээ амьдралд нэг юм зөв шийдвэр гаргадаг болоод ирж байгаа. Тэгэхээр хүн ер нь архиа ухаа зогсоогоод эхлэхээр л тарих болон сэтгэл зүй бие физиологи өөрөө сэргээд ирж штэ. Тий. Энэ дэр одоо бүр ингээд тодорхой би өөрийн биеэр чамслаа. Өрөөд бос ингээд надтай зүг эрүүл хөтөлбөр тамрагдаад ингээд яваад эрүүл болж байгаа хүмүүсээс ингээд ажиглаад ер нь ингээд ажиглаад байх чинь байхгүй. Ер нь ингээд илтээр ингээд өөрчлөгдөд явдаг л доо. Тэгээд энэ дэр ингээд юу өөрчлөгддөг вэ гэх юм бол энэ хүний сэтгэн бодох чадвар болон өөрөөр хэлбэл тарих нь дахин өөрөө ингээд нөхөн сэргээгддэг юм байна. Тэр тэгэл одоо илгэний байдал тэгээ дотор хэрэгтэнгөө тогтолцоон ч гэсэн эргүүлжих үйл явдлаа ингээд те даралт ингээд хэв юм болох ингээд би сайжрах маш олон зүйлийн өөрчлөлтүүд бий болдог. Тэгээ ер нь энэ сургалтаар энэ архи ухаа болох тухай асуудал биш юм байна. Манайхын сургалтаар нь юу явдгаа гэх юм бол манай сэтгэл зүйн сургалт нь Миннесота загвар гэдэг танин мэдхүүн сургалтууд бол шинжлэх ухаанаар батлагдсан эрдэмтдийн маш олон хүмүүстэй судалгаа шинжилгээгээр гаргаж ирсэн хамгийн сайн тэр хэв маягийн сургалтыг одоо хэрэгддэг л дээ. Энийг зохицоор нь ерөнхийд нь ингээд харах юм бол эрүүл сурвалаар амьдрах хэв маягийг л танилцуулж энд дадлуулахыг л уриалдаг. Яг үнэ тий. Одоо гэр орондоо үр хүүхдтэйгээ хантайгаа харилцах, нийгэмтэйгээ харилцах. Тэгээ өөртөө эрүүл сурвалаар харилцах харилцаа. Энэ олдж байгаа насандаа бас үр дүнтэйгээр ингээд ад шаргалтайгаар магадгүй хүнд зовдон бэрхшээл тохиолдолд ч гэсэн арх тарсгүйгээр даван туулах энэ чадвартай.
суралцахыг гэж. Яг үнэн тий зүгээр нэг та одоо ууха болоо гэдэг тухай яриад байгаа шахахгүй тий. Амьдралын одоо маш юм чухал талбарууд дээрээ яаж аж жаргалтай амьдрах юм бэ? Яаж өвчин тусахгүй байх вэ? Тий яаж стрессээ зохицуулаад амьдраад ах юм бэ? Гэр бүлийн тэр аж жаргалыг яаж мэдрээд явах юм бэ гэдэг тэр ингээ амьдрах одоо хэв маягаа өөрчлөхөд л яг юм манай одоо яг энэ эрүүл амьдрал сэтгэл зүйн сургалт маань гол нь чиглэж байгаа шүү дээ. Тийм. Тэгээ түүнээс одоо яг арх марх ууха болиднес гэхээсээ илүүтэйгээр та одоо өнөөдөр яг амьдралдаа энийг мөрдлөг болгоо гэсэн тэр амьдралын зөв зарчмуудыг биднээс танилцуулдаг. Шинжлэх ухаанаар батлагдсан тэр зарчмуудыг биднээс танилцуулж урайлж одоо яг би одоо ингээл яг хүмүүсийг яг энэ эрүүл амьдрал сургалт руу ингээд барь сайхан багштай уулзаад ингээд орж байгаа хүмүүсийг харахаар эхний үед одоо өдрийн сургалтын дээр хүн дургу орж ирж байгаа харагдтiin. Тэгээд тэр сургалтын танхимаас гараа явж хата нүд нь айгу сэрэгцэн ажиглагддаг. Тэгээд дараа өдрүүд айгу дуртай ирдэг. Тэгээд сургалтын төгсгөлд харахаар тэр одоо хамааралтай байсан тэр хүн маань ингээд нэг нүдэнд нь ингээд ихтгэл найдвар төрсэн, өөрийгөө одоо үнэлдэг болцсон, нэг юм амьдралд байгаа үн цэнтэй зүйлүүдэд олоод харцсан тийм байгаад байгаа. Тэгэхээр эрүүл амьдрал сургалт бол зүгээр нэг лекц маягаар яваад байгаа биш байхгүй тийм. Тэр хүн өөрийнхөө амьдралыг дахин нэг эргцүүлж боддог, сайхан зүйлүүд олж хардаг, амьдралд нэг улам илүү идэвхтэй болол гарч байгаа харагдаад идэв штэ. Тий. Хамгийн гол нэг зүйл нэг хүнийг ингээд одоо тэр эрч хүчийг өгдөг, хөдөлгдөг зүйл бол найдвар юм байна л дээ. Яг үнэ. Би одоо энэ өвчнөг архиа энэ өвчнөөсөө салах юм байна, эрүүл болох юм байна, архиа би уухгүй байж чадах юм байна, би гэр орондоо эцэг шиг эцэг байж, эх орондоо хэрэгтэй хүн байжгаад ээж аавынхаа хайртай хүүн байна гэсэн одоо тэр итгэл үнэмшлийг авснаар л хүн одоо архинаас гарахад тохиолдох бэрхшээл бүгдийг давж тэгээ бэрхшээлүүдийн ямар сургалтнаас ямар бэрхшээл тохиолддгоо яаж хэрхэн давуу зөв гэдэг талаар л одоо сургалт маань замчилж зааж одоо ярилцдаг л дээ. За тэгэхээр яг өнөөдрийнхөө одоо тийм өөрчлөлт надаас подкастынхаа ээлж дугаарыг ингээд төгсгөж байна. Тэгээд би нэгэн сэтгэл зүйн номыг уншиж байхад гэжсэн. Зөвхөрл хаалгыг хаадаг бол найдвар хаалгыг нээдэг юм аа гэж тийм. Тэгэхээр эрүүл амьдрал сургалт маань бол танд найдварыг өгдөг. Эндээс хүн найдар аваад гардаг. Тэгэхээр амьдралд улам илүү хайртай болдог тийм ээ. Ингээд тэмүүлтэй болдог. Яг ийм сургалт байгаа. За та тэгэхээр архинаас бол гарах боломжтой тий. Таны ойр дотны хүн бол хичээх юм бол шинжлэх ухааны яг энэ сэтгэл зүйн сургалтуудад хамрагдаад зөв хүмүүстэйгээ уулзаад ингээд явах юм бол энэ одоо архич зүйлийг бол дийлж чадна тий. Гэхдээ энэ бол хялбар биш. Гэхдээ боломжтой. Тий, боломжтой. Гэдгээ би өөрийн биеэр 28 жил архи уусан хүний хувьд өнөөдөр эрүүл сурвал байгаагийнхаа би өөрийнхөө биеэр одоо батлана л да. Яг үнэ тий. За ингээм амжилт хүсье. За амжилт хүсье. Тэгээд бид хоёртой тий яг энэ хүртэл подкастыг сонссонд маш их баярлалаа. Тэгээд хэрвээ танд асуулт байвал 99-21 гэсэн утсаар та илүү их архины амарлын талаар, гэр бүлийн талаар та илүү их асуулт тавил бид нар та бас асуугаарай гэж бас хэлмээр байна. Комент хэсэг дээр таас комент хийгээрэй, бичээрэй. Баярлалаа. Танд баярлалаа.